Hello. Намайг Исүү гэдэг. Анх удаа үзэж байгаа хүмүүс бол орж ирэхгүй гэж найдаж байна. Тэгээ энэ бичлэгний гарчгийг хараад амар гайхчихж магадгүй. Гэхдээ би удахгүй тайлбарлая заа юу. Тэгээд би юуны төрөнд энэ бичлэгний гол утга учир юу вэ гэх юм бол би талархлаа илэрхийлэхийг хүссэн байхгүй юу. Талархлаа илэрхийлэх хэд хэдэн хүмүүс байгаа заа юу. Нэгдүгээр одоо өдний хүртэл үзэж ирсэн үнэнч одоо үзэгчдээ миний сонирхолгүй бичлэгийг үзээ байжсан хүмүүстээ би амар баяртай байгаа. Баярлж байгаа. Та нарт ингээд амар хайртай. Хичнээн би та нарыг ингээд танихгүй зүгээр камер харж суугаад юм ярьж идэг ч гэсэн би яг ингээд тэр үздэг хүмүүсийн энергийг амар мэдэрдэг байхгүй юу? Айгу гоё байдаг. Тийм. Нэгдүгээр тэр хүмүүстээ би баярлалаа гэж хэлмээр. Хоёрдугаарт би бичлэг хийж байхдаа тий яна миний сонирхолгүй бичлэгийг хүмүүс үздэг юм бол удаа үзээд ах юм аа гэж боддог тийм үү. Санаа зовоод айжсэн ч гэсэн бичлэгийг хийгээд явж исэн өөртөө баярлалаа гэж хэлмээр байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь цаг хугацаанд амар баярлмаар байна. Ингээд би бичлэг хийхгүйгээр тэр 2016 онд би бичлэг хий гэж шийдээгүй байсан бол үдид ямар хүн байх байснаас сайн мэдэхгүй байна. Тэгээд яг энэ YouTube бичлэг хийх нь миний хувьд л намайг амар тодорхойлж өгдөг зүйл юм шиг санагддаг. Тэгээд энэ хугацаанд бол ингээд явж ирснийгаа би ингээд бичлэгээр харахтаа ингээд би ч яасан амар өөр болсон бэ гэдэг ингээд харж идэг байхгүй. Тэгээд тэнгуү тэр дундуур тасалсан зав. Энэ тасалсан хугацаанд би юу хийсэн гэж би зурдаг байсан тийм үү? Бас зурдаг хэвээрээ л байсан. Гэхдээ мундаг болоогүй. Шинэ зүгтээ болсон. Ямар гол би Монголд ирсэн. Монголд ирээд би амьдралд ямар байгааг харсан.
Тэгээд дээрэс нь би шивээс идэг болсон. Шивээсээ бас амар мундаг хийдэг биш заяа. Тэгээ энэ бол шивээс гэдэг зүйл өөрөө нөгөө уучлаар ээж аваа гэсэн энэ бичлэгний юутай холбогдчихж байгаа. Манай ээж аваа хоёр болохоор өөрсдөө ингээд шивээс гэдэг зүйлээ аюу муухай зүйл шоронд орсон хүмүүс хийлэгдэг бүдүүлэг соёлгүй гэж ойлгодог заяа. Тэгээ бүр ингээд намайг чи шивээс хийх юм бол би тэр шивээстэй арьсыг чи хүртэл авна шүү өдр гэж намайг загнадаг байсан аахгүй. Тэгэл яг Тара очлаарэ жаава. Баярлаа. Тэгээ энэ бол амар хүс. Та нарт бол нэг санагдахгүй ч магадгүй зөө би бүр ингээд сандраад хил амгалтраад байна. Манай аав ээж хоёр намайг шивэстэй гэж мэдэхгүй. Манай ээж яг мэдчихэж магадгүй. Эсвэл өмнө нь ингээд намайг шивэстэй гарыг минь ингээ харчаад надад хийлээгүй ч гэж магадгүй заяа. Тэгэхээр энэ бичлэгийг манай аав ээж хоёр үзэх нөө яах нь үзээд намайг яах нь гэд хараад байж лээ. Мэддэг байснаа өмнөх аав ээж минь мэддэг байсан штеп. Гээд хэлэх юм бол би амар шоконд орно заяа. Харин мэддэг байж байгаад пөөх чи тиймээс юм яаж нуусан юм уус ингээд дэгчиж магадгүй. Энэ бичлэгнээс гол нь хариу мэдэгдэн. Тэгээд дараа нь би та нарт юу нь бол аав ээж хоёр ямар хөө реакц үзүүлсэнийг ярьж өгнө за. Би ингээд тэрийг бүр бичиж авч чадах болов уу гэхгүй. Ямар ч хэсэн ярьж өгье. Тэгээ ямар ч хэсэн хамт байсанд баярлалаа. Хамт байдагт баярлалаа. Ер нь thank you very much. За ингээд бичлэгээ дуусгая. Цаашдаа ер нь бол би бас нэг иймэрхүү бичлэг л хийдэг болох байх влог. Хувь хүний development Гэхдээ би хувь хүний хөгжлийг ингээд амарлаг нэг инфлюенсерүүд шиг гоё ярихгүй заяа. Би зүгээр өөрөө яаж хөгжиж байгаа тэгээд яавал дээр би гэдэг ч юм уу. Тэгээд тиймэрхүү маягаар л би ярьдаг болно. Дээрээс нь spirituality-ийн талаар айгүйх ярьдаг болох байх. Spirituality буюу сүнслэг байдал. Тэгэнгүүт би ингээл чакра, таро карт, таро хөдрөөр мэрэгчлэх хэдэр зэрэг тийм мундаг юм хийдэг хүн бол биш улам биш. Би зүгээр spirituality-д их анхаардаг болсон. Тийм. Ер нь бол одоо намайг үздэг байсан хүмүүс бол бас том болсон байх. Танаа шүү. Bye bye. I love you.